аймгийн Жангар номын сан маань энэ соёлын ажилчтай орчуудын энэ ардын зураач нарыг болоод энэ уран бүтээлчдийг уулзалт хийх чөлөөт ярилцлагын цаг орчим гээ явуулаад. Говьалтай дээрээ цоо шинээр одоо бий болсон шинэ музейтэй бүтээлүүдийг харлаа. Тэгэл энэ дээр бид нар ч бас л одоо өөр өөрсдийнхөө зүгээс энэ музейнхээ бүтээлүүдийг яаж хадгалж хамгаалах ёстой юм тийм ээ? Юун дээр анхаарах ёстой ингээд бүгдээр л өөр өөрсдийнхөө тал зүгээс л зөвлөгөө өгч чинь, зарим нь бол одоо гайхаж биширч чинь тийм ээ? Бид нарт одоо энд хамгийн сайхан бахархалтай зүйл юу санагдав гэхэлэр энэ говьалтайчууд манай ядам сүрэнгойн одоо маш сайхан бүтээлүүдийг хадгалаад тий олон нийтэд дэлгэж үзүүлж байгаа нь бол үнэхээр одоо бахархалтай болсон санагдчихсан. Энэ одоо музей манай хөрөнгө одоо ихэн олон аймагуд музей мэрэгчлээ болж үйл хаалгаа нээж өргөжин хийж музей үзүүлэлтээ одоо үнэхээр тэдний одоо шилдэг юм бүтээлээ шалгаад бас хамгийн амнаас бүтээлийн За манай Говьалтай аймгаас нийгмийн бодлогын хилцсэн маань аймгийн соёл урлагийн газар, аймгийн ардын дөөжгийн алтаа чуулга, аймгийн Жангар музей, аймгийн Жангар номын сан тэгээд аймгийн орчуудын салбар ингээд тийм соёлын энэ салбарт ингээд үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхэл байгууллагууд хамтран ингээд Монголын орчуудын өвлийн ажлын албан болон энэ группийг ингээд хүлээж авлаа. Тэгээ манай орон нутгийн судлах музей Жангар музей маань тогтмол үзэсгэлэнгүүдийг явуулж байгаа. Хэдий шинэ музей маань ашиглалтанд ороод дэглэгдээгүй байгаа ч гэсэн төр үзэсгэлэнгийн танхимд ийм үзэсгэлэнгүүдийг явуулаад ийм фондны бүтээлийн үзэсгэлэнг энэ Говьалтай Ховд аймагт хавар үзэсгэлэнг зохиогддог холбогдуулаад яг цаг мөчийн тааруулаад ингээд үзэсгэлэнг зохион байгууллаа. Энэ үзэсгэлэнд маань сан хөмөрхт байдаг нэг 50 уран зураг, нэг 5 баримл, эд үсгийн зураачийн хэрэгсэл, дархны хэрэгсэл нийтдээ нэг 70 орчим бүтээлийн үзэсгэлэн ингээд гарлаа. Ардын дөөжгийн алтаа чуулгатай танилцаад аймгийн Жангар музейн алтаа чуулгын дарга Отгонбаатартай уулзаж ийм ярилцлага өрнүүлээд аймгийн соёлын урлагийн чуулгын бодлогыг бас танилцлаа. Тэгээд эндээсээ гараад аймгийн түүхэн орчуудын салбар байсан юм байшингуудаа танилцлаа гэдэг юм. За Монголын орчуудын эвлэл үүсгэн байгуулагдсан цагаас ахгуулаад одоо Говьалтай аймгийн бол орчуудын эвлэлийн салбар байгуулагдсан байдаг. За ингээд үйл ажиллагаа нь 1950-аад оны сүүлд 60-аад он гэхэд жигдэрсэн. За тухайн үеийнхээ одоо орчуудын эвлэлийн ажилтан албаагчдын хүч хөдөлмөр хөрөнгөөр одоо энэ ард байгаа энэ анхныхаа байрыг бол одоо өөрсдөө байрж байгуулж орсон байдаг юм а. Энэ бол одоо энэ Төмөн сумын Төмөнгийн булгийн хойтын дээр ингэж байрж байгуулсан Говьалтай аймгийн орчуудын эвлэлийн одоо анхны
түүхэн дурсгалт барилга байна. За одоо энэ ард байж байгаа барилга бол 1980-ад оны сүүлээр бол урчуудын эвлэлийн төв байр. За аймгийн одоо түүх орчин үеийн музей байгуулагдаж байсан ийм түүхэн дурсгал барилга байгаа. За энд бол одоо түүх орчин үеийн музейд бол Говьалтай аймгийн орчуудын уран зураг, за фото зураг зэргийг дэлгэн үзүүлж одоо олон нийтэд сурчилдаг байсан. 1990 он гарсаар бол татан богдож аймгийн музейн сонгоморт татсан байдаг. Тэгээ манай Говьалтай аймгийг одоогийн байдлаар 13 гишүүнтэй. Тэгээ сумынхаа нөгөө сургуулиудын зургийн багш нараа бүрэн хамруулаагүйгээр 13 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ одоо музейг төвшглээд манай арт шоп дэлгүүр одоо ажиллуулахад одоо манай орчуудын эвлэлийг хамтран ажиллая гэсэн одоо музейгээс бол санал тавьчихад байгаа. Тэр бол бүгдээр дор өрнөө нэг сайхан эскиз гаргаад тэрийг хөвөлж олшруулад ингээд худалдаанд гаргачвал ингээд манай юу бол ингээд докторчхоор л байна да. Одоо энэ жанрынхаа хагас тавгар байдлаар хийх үү? Тэг ингээд ирлепээр ингээд одоо Батэрдүгийн CNC дээр бас ингээд модон дээр бас янз янзаар ингээд төрөл явуулж байгаа. Өнөөдөр бидний харж байгаа бүх юм төршлөг урлаг өмсөж байгаа ховц, байшин барилга тий. Тэгэхээр төршлөг урлаггүйгээр энэ одоо хүндрэлтнийг бол одоо харж болохгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ уран бүтээлчин гэдэг маань ямар их маш том юм үйлийг бүтээж явд. За тийм манай Говьалтай аймаг бол маш олон ийм алдар суутай ус хүмүүс байдаг. Тэр дундаа манай дүрслэг урлагийн салбарт бол 20-р зууны дүрслэг урлагийн орчин үеийн дүрслэг урлагийн үндэслэгч Марзан Шаруу буюу Балдуугийн Шарууга манай энэ Хантаашрын нуруундын төрсэн юм хүн байдаг. Монгол Франц улс хоёр улсын ардын зураач Чогсмогоо бас байдаг. Дэмбэрлийн мөнхөө урлагийн зүтгэлтэн, урлагийн зүтгэлтэн цэдэнд орж урлагийн зүтгэлтэн манай маркны мастер Дашцэвгва тэгээд урлаг судлаач Дамдын Сөрөн гэсэн 6 ийм алдар суутай юм төрслөх урлагийн ингээд алдартангууд байдаг. Араас нь ингээд уран бүтээлд өрөвж байгаа маш олон залуучууд манай Алтай нутгаас төрөн гарсан байдаг. Одоо ингээд орчуудын хороо маач ёсоор ажиллаж эхэллээ. Аймагуудын салбарчууд бий болж эхэлж байна. Тэгээ би хамгийн тэргүүнд нь би нөгөө би хамт ажиллаж байсан нөгөө дундгойн салбар байна. Тэгээд энэ Говьалтайд ирлээ. Ховдод салбарууд байна. Энэ одоо ажилдаа эхэлж байгаа юм байна. Тэгээ энэ ч л одоо хамгийн сайн юм шүү дээ. Аян замтаа сайн явж ирүү. За та бүхний ажил одоо ховдод манай орчуудын эвлэлийн уран бүтээлчдийн хавар үзүүлэх амжилттай сайхан болж байгаа. За харин харуу. Фэйсбүүк тогтмол харлаа. Их сайхан байна. Ястай амар. Янзын сайхан үзүүлсэн бол та нарын ажил их сайхан байгаа болтой. Говьалтайч бас их гоё ажил эмхлүүлээд ингэ явж ийн гэж бас мэдээлэл
дандаа пэсээр Дуултай маш сайхан гоё музейтэй болж. Тий, Жангар музей. Жангар музей. Үнэхээр гоё шинэ музей байна. Тий. Их гоё юм пэсээр л харлаа. Та нарт их сайхан. Тэр чуулга муулга нь ямар ч гоё юм. Тийм. Нэг хүүхдийн зургийн үзэсгэлэн хүүхдийн зургийн уралдаан болоод тэрнийг би шүүх үүрэгтэй болчоод. Тэгээд тэр маань одоо 4 цагаас байсан. Та нарыг ирнэ би бараг шүүж чадахгүй гэсэн. Одоо хэдүүлээ тэр хүүхдийн зургийн үзэсгэлэн гүтгээд тэрний нэг дөнгөж байр эзлүүлчээ тэгээ манай урлан руу явдгөө. Тэгээд манай урлан дээр ярилцлага хийж ингэчээд музей дээр очино. Музей дээр очиод тэнд хоол ундаа идээд музейгээ үзээ тэр музей дотроо. Нарын бүрэлдэхүүнтэй авьяаслаг одоо манай залуу дунд үеийн зураачид өнөөдөр энд ажлын тохиолдлоор таарч байгаад би их баяртай байна. Тэгээд энэ хүүхдүүдийн зургийг бол маш өргөн бүрэлдэхүүнтэй ийм том сүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүхээр боллоо. Тэгээд та бүхэнд баярлалаа. Энд ирж байгаа одоо манай урдчуудын хэвлэлийн ажлын хэсэг, удирдах зөвлөлийн гишүүд, нийт уран бүтээлчтэй ажлын амжилт хүсье. Манай аймагт гавтаа морилоо. Нэгдүгээр байрыг эзэлсэн дүүрэн жаргал Бэгэн самаалтыг татвар дүүрэн жаргал хоёрдугаар байрыг Сэлмүн нэр Авасэкас бол Сэлмүн гэдэг байна. Гуравдугаар байрыг Бэгэн самаалтыг гангатай гэдэг хүүхдээ. Тэгээд энэ хүүхдүүд өөрсдөө гаахгүй байгаа юм байна шүү. Тэгээд одоо фэмрийн дарж таасан. За манай Баян-Хонгор аймгийн урдчуудын хэвлэлийн салбар бол 1946 онд бүх аймагуудад салбар байгуулагдах тухай тогтоолоор байгуулагдсан. Анхных нь одоо салбарын эрхлэгч нь одоо Бурханч лам одоо Төмбөө гэдэг хочтой Цэрэндөрж гэж Цэрэндөрж гэж ийм хүн байсан. Тэгээд тэр хүн анх салбарын эрхлэгчээр 2 зураачтай, 1 баримлцтайгаар гихтэнгээд үйл ажиллагаагаа эхэлсэн байдгийг. 90 онд зах зээлийн одоо шуурганд одоо соёл урлагийн байгууллагууд нэлээд өртсөн. Тэр дундаа одоо урдчуудын хэвлэлийн ажил бол үндсэндээ зогсох шатантай орсон. Тэгээ одоо 17 оноос хойш миний бие урдчуудын хэвлэлийн салбарыг тэргүүлж байгаа юм. Хэдийгээр одоо бас жоохон нас явж байгаа ч гэсэн өнгөрдөг жил уран бүтээлийнхаа үзэсгэлэнг бие даасан үзэсгэлэнгээ сарлаг, төмөн сарлаг нэртэйгээр дан сарлагаар гаргалаа. За одоо Дэлгэр Монгол гэж хөдөө орон нутгийн зураачдын үзэсгэлэнг санаачилж зохион байгууллаа. Тэгэл одоо манай салбар бол одоо дээд удирдлагатайгаа байнгын уялдаа холбоотой. Одоо энэ сүүлийн одоо 3-4 жил бол ер нь маш их нягт холбоотой, маш их үйл ажиллагаа сайжирч ингэж явж байгаамаа. Маш мундаг одоо авьяаслаг залуучуудаар игнийгээ үүдүүлсэн ийм салбар байдгийг. Тэгээд ямар ч гэсэн бас нэг дотроо Цэрэндөрж ахын минь хүсдэг маш олон тийм ажлууд байгаа. Одоо Баян-Хонгор аймгаас салбараа
бас нэг ийм хэмжээнд аваач чимсэн гээд Баянгар аймгийн салбарыг бол олон мундаг хүмүүс бас өнөөдрийг хүртэл авч явсан. Хэврээд хөө. За. Баянгарыг чи гал өндөртэй хүмүүс шүү дээ. За. Бидний одоо энэ хүү бас орчуудын эвлэлийн төлөөлөл энэ аялал бас энэ үзлэнгийн хавар үзлэнгийн нээлтийг тааруулаад бас энэ бусад орон нутгийн үйл ажиллагаатай танилцаад эндгээр ажлууд бол маш одоо амжилттай сайхан ингэж болж өндөрлөж байна. Тэгээд бид нарт ерөнхийдөө бас анзаарч хардггүй байсан бас тийм зүйлүүдээс олж харлаа. Өнөөдөр бүгдээр нь танаас халуун дотн яриа үүсгэж ямар одоо бэрхшээл болон тулгарч байгаа асуудал за мөн засаг зарим газруудын бас засаг дарга нар ч бас биднийг ингэж хүлээж авч манай орчуудын эвлэлийн одоо алдартай зураач нарт бас хүндэтгэл үзүүлж ингэж бид нарыг ямар ч газар одоо явсан гэж халуун дотн хүлээж авсан бид нар бол айгүй баяртай байгаа. Тэгээд нэлээд олон ажлуудыг бол яриад ингээ шийдвэрлээ цаашаас айгүй одоо хийх ажил их байгаа юм байна гэдгийг бид нар олж харсан. Тэгээд ямар ч байсан энэ ажил маань хавар үзлэнг тааруулаад бас нэлээд амжилттай болж өндөрлөө гэж миний хувьд бол харж байна. Тэгээд бусад орон нутагч гэсэн олон галерей музей одоо олон бий болоосай соёлын аманаас энийг бас харж энэ галерейн соёлыг бий болгож энэ зураач орчуудад дэмжиж яг энэ уран зургийг үзүүлэх орчин битгий арт түмэнд одоо бас соёлыг түгээх, соёлын үрийг тарих гэдэг аюул чухал ажил бол ингээд хийгээсэй гэж одоо хүсэж байна. Ойрын үед хийж хэрэгжүүлэх ажлын талаар бас бид нэлээд ярьлаа. Ирээхэн замаар судалмөр үзэсгэлэнг зохион байгуулах юм энэ жил. Тэгээд энэ үзэсгэлэн зохион байгуулахад бас эднэртэй хамтарч ажиллах талаар бас ярьлаа. Бид нэр ер нь дэлхийн уран бүтээл хүртэл даяарч одоо юугаар нэгдэж байдаг. Одоо уран бүтээлээр бол хүмүүс бие биенийгээ ойлгож, бие биендээ нэгдэж, бие биендээ ойртож байдаг нэг урлагийн нэг төрөл. Тийм учраас одоо уран зураггүйгээр одоо ямар ч улс орныг, ямар ч хүн төрлөختнийг төсөөлөхий аргагүй юм. Зураач хүн бол одоо 6 дахь мэдрэхүйтэй уран бүтээлч хүн бол ийм байх ёстой. Тэгээд одоо энэ сайхан авьяас бэлэг бидэнд заяасан л байхад аль ч улс оронд бидний энэ үйл ажиллагаа нэгдмэл нэг зорилготой явж их ёстой. Миний залуу байхад бидний ажиллаж ирсэн ийм салбарын байшин байгаамаа. Тэгээ одоо энэ хэсгийн газартайгаа за одоо энэ хөзүүвчийн юуны үзэсгэлэнгийн заал байсан хэсгийг бол одоо худалдагдсан. За энэ дотроо бол бас нэлээд хідэн бас айлууд байдаг. Тэгээ миний зорилго бол энэ үнийг нэг газарт оруулах ч юм уу эсвэл энэ үний суурин дээр нэг салбарын бариулах ийм зорилготой байдгийг. Ерөөсөө миний гол зорж байгаа юм энд салбар байгуулах ийм зорилготой ийм газар байна. Төлөвлөж ирсэн ажлуудаа үндсэндээ бол бүхэл аймагуудтайгаа одоо ярианы төвшөнд хийгээд өнөөдөр ингээд одоо Баянгар аймагт одоо орчуудын эвлэлийн салбар цэрэндарж тэргүүнтэй одоо уран бүтээлч нар маань биднийг тосч хүлээж аваад ингээд бас бид нар өнөөдөр хөтлөх гэж байна. Ингээд нийт одоо уран бүтээлч нартаа одоо амжилт хүсье.
ингээд одоо аймаг орон нутгуудтай одоо бүсчилж ер нь цаашгаа бас ажлуудтай танилцж, аймгийн удирдлагуудтай бас хэлэлцэж явах нь бас зөв юм аа гэж одоо бид нар бас энэ явуултаараа одоо бодож байна. Тэгээд одоо нийт Монголын орчуудын эвлэлийн болоод одоо зураач нартаа, уран бүтээлч нартаа өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөе. Уран бүтээлийн бас одоо дардан замыг одоо та бүхэн бүгдээ бас хүсэн өрөөж байна. Ингээд баяртай. Одоо бидний аялал цаашаа ингээд Улаанбаатар хотыг зорихоор явж байна. За.